За асуулт яг дээ зүгээр яг. Ерөнхийдөө бид нар одоо цэц дүгнэлтэд хүлээгээд авчихсан юм чинь их асуугаач яг. Энэхүү хуулийн үндсэн хуулийн цэц маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ингээ өөрчлөлт оруулах гэж хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Ер нь яг одоо бидний одоогийн их хурлын болон чуулганы дэгийн тухай хуульд бол үндсэн хуулинд нийцээгүй маш олон заалт байна. Тийм учраас их хурлынхаа чуулганы улсын хурлын болон чуулганыхаа хурлын дэгийн тухай хуулийг үндсэн хуульд нийцүүлэх шаардлага байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр тухайлбал одоо ерөнхий сайдыг огцруулах үед бас нэг ихтгэл үзүүлэх үед илэрхий алдаа гарч ирснийг цэцээр авч хэлцээд үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж ирсэн. За мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаа 4 жил байна гэд заасан байгаа. Гэтэл манай үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил одоо эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг сонгоно гэснийг одоо зөрчсөн хэсгээр үндсэндээ үндсэн хуулийн цэцэд дундсуудаар хэлцэх гээд байж ах жишээтэй. Тэгэхээр ийм мэтлэнгээр одоо улсын хурлын тухай хуульд мөн дэг улсын хурлын дэг маань тэр чигээр үндсэн хуулийн зөрчилтэй байгаа учраас үүнийг нэг эргэн харж нягтлаад яаралтай шийдвэрлэх зүйтэй гэсэн ийм байр суурьтай байгаа.